Монгол улсын хэмжээнд 1.3 сая хүүхэд байдгаас 60 гаруй хувь нь хөдөө орон нутагт амьдардаг. Тэдний ихэнх нь өөрсдөд нь зориулагдсан мэргэжлийн театрын уран бүтээлийг үзэх түүгээр дамжуулан боловсрол олж авах боломж хязгаарлагдмал байдаг юм. Тэгвэл Ситэж Монгол санаачлан Монголд анх удаа олон улсын тайзны урлагийн Wanderlust наадмыг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Энэ хүрээнд эхний ээлжинд Орхон болон Булган аймгийн нийтдээ 18 сумаар аялан тоглолт хийж аслагдсан бүсэд амьдардаг хүүхдүүдэд урлагаар дамжуулан ур амьсгалын өөрчлөлтийн талаар танин мэдүүлэх зорилготой юм. Wanderlust наадмын хүрээнд олон улсаас сонгогдсон театрууд болон уран бүтээлчид ур амьсгалын өөрчлөлт хүүхдийн театрын оролцоо сэдвийн дор уулзалтуудыг зохион байгуулах юм байна. Занхүү санаачлах нь хүүхдийн нийгэм сэтгэл зүйн хөгжил, уран бүтээлчдийн туршлага болон соёлын солилцоог дэмжихээс гадна орон нутгийн удирдлагуудад театрын боловсролын ач холбогдлыг ойлгуулах, ирээдүйд бусад аймагт үргэлжлэн хэрэгжих наадмын суурийг тавих гол зорилготой байна. Одоо яг энэ урлагийн боловсрал эзэмших эрхээ одоо бас хангалттай эдэлж чадахгүй байгаа. Тэр бүлэг хүүхдүүдэд очиж одоо дэлхийн хамгийн одоо шилдэг уран бүтээлүүдийг хүргэх зорилготой ерөнхийдөө бол ийм одоо наадам туслах гэдэг юм л да. Тэгээд бид нар бол Булган Орхон аймгийг энэ жилдээ сонгосон. Мэдээж манай төсөл бол цаашдаа аймаг болгонуудаар явах тийм урт удаан хугацааны одоо зорилго одоо өгсөлтэй байгаа хэдий ч яг энэ анхныхыгаа бол Орхон Булган аймгийн бүх сумдуудаар нь булганы 16, Орхны 2 сумдуудаар гээд нийтдээ 50,000 гаруй хүүхдэд гадны 6 улсын 8 жүжиг, Монголоос 4 жүжиг гээд нийтдээ 12 уран бүтээлийг хүргэх зорилготой. Театрын хувьд гэх юм бол Хогон мангас гэдэг ур амьсгалын холбогдолтой жүжиг бол байдаг. Хогоо ангилах талаар ялгадаг. Бас мөн бидний эрх манд ус гэдэг усыг одоо нөгөө хайрлж хамгаалах хэрэгтэй. Байнга байгаа бидний дэргэд байгаа юм шиг мөртлөө эзэнийг өдөр алах болох боломжтой гэдэг чинь асуудлуудыг хөндсөн тийм жүжигүүдийг хийдэг. Тэгэхээр бүх зөвхөн хүүхдийн уран бүтээл гэлтгүй бүх шатанда одоо уран зурагч байдаг юм уу, урлагийн бүх одоо төрлийн бүтээл төрөвдөг хүмүүс бол яг энэ асуудал дээр байнга дуурч хөндөж явах хэрэгтэй юм болов уу. Энэ удаагийн наадамд олон улсын 6 орны 8 бүтээл, Монголын 4 театрын 4 бүтээл шалгарч нийт 12 жүжигийг 100 орчим уран бүтээлч ба кантолны бүрэлдэхүүнтэйгээр хүрэхээр зоржээ. За иймээс тус наадмыг зохион байгуулах хүрээнд Фандеа платформтой хамтран санхүүжилт бүрдүүлэхээр зорж байна. Фандеа платформ нь бүрдсэн санхүүжилтийг ил тод шилэн байлгах боломжийг бүрдүүлж байдгаараа онцлогтой. За үзэгч та хөдөө орон нутгийн хүүхдүүдэд урлагаар дамжуулан боловсрал олгоход өөрийн хувь нэмрийг оруулахыг хүсвэл Фандеа цэгмэн сайтаар нэвтэрч оролцох боломжтой юм шүү.